Та нар хайртай хүмүүсээ хамгаалахын тулд өөрийнхөө нэрнээс тэгээд бүр гэр бүлээсээ татгалзаж чадах байсан уу? Жирийн нэгэн цэргийн охин Майн өнөөдрөөс эхлэн үсэнд тооцогдлоо. Гэхдээ энэ төгсгөл биш. Харин гүнгийн өргөмөл охин Роуз Майны аюултай бөгөөд гайхалтай аяллалын эхлэлч гэж магадгүй. Номын төлөөх түүний шунал дэлхийг өөрчилж чадах болов уу? 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならとともに終わるだけなんだ За манайхаа номгүй номын хорхойтноо удаан хүлээсэн үү? Хэрв чи номгүй номын хорхойтныг анх удаа сонсож байгаа бол description хэсгээс өмнөх 3 бүлгийг нь заавал сонсоорой. Энэ удаагийн бичлэгтэй маань IU English Academy хамтран ажиллаж байна. We teach with passion. We teach with purpose. We serve with care. Each hope is love. You can rely on us. You can count on us. We are always ready to help. We train with consistency. Тэрээр номонд дуртай жирийн нэгэн оюутан байлаа. Гэвч золгүй байдлаар номын тавиурт дарагдаж насвараад дахин нүдэ нээхдээ номгүй ертөнцид Майн гих охины биед сэрдэг. Майн болсон тэр номл байвал амьдрч чадна гэж бодсон ч үнэн дээр ямар ч номгүй ертөнцид ирчихсэн байх нь тэр. Эхлээд ном уншихын төлөө сүмд очсон ч дараа нь амьдрахын тулд тэндээ үлддэг. Эцэст нь гэр бүлээ хамгаалахын тулд гэр бүлээсээ холбоогоо таслахаар шийдэж нэрээж сольсон. Одоо бол тэр Роуз Майн боллоо. Язгууртны өргөмөл охин Роуз Майн. Та нар маань хэрв санджийвэл Майн газрын эзний охин болохоор гэрээ ийсэн. Гэхдээ газрын эзний охин болохын тулд эхлээд язгууртны охин болох хэрэгтэй. Зүгээр нэг харцайлын хүүхдийг газрын эзэн өргөж авах боломжгүй. Тиймээс Майн эхлээд хүлэгт баатруудын ахлагч Карстидийн охин болно. Майн Карстидийн эхнэр буюу шинэ ээжтэйгээ зүй ёсоор нь мэдчлэн танилцлаа. Шинэ ээжийнхэн дэргэд байгаа нь тэдний 3 дахь хүү Корнелиус. Энэ хүү язгууртны дүүрэгдэх түүний шинэ амьдрал эхэлж байна. Майн ирсэн даруйдаал шинэ ээжтэй шампунь өгч үсийг нь намирсан гоё болгож өгдөг. Бас тоогоочоод агуулад ирсэн болохоор амттай жигнэмэг хүртэл хийж өгнө. Майны шинэ ээж цэнхэр үстэд үнэхээр итгэдэг бололтой. Түүнийг санал болгосон учраас Майныг охиноо болгохоор зөвшөөрсөн ч магадгүй. Энэ эмэгтэй цэнхэр үстийг яг л дуртай айдлаа харж байгаа үнэн ч фэн мэтэл хардаг. Манай Майнд одоо нэг чухал ажил байгаа нь язгууртнуудын нэрийг цээжлэх. Тэгсэн цэнхэр үст түүнийг урамшуулах санаа гаргаж хэрвээ бүх язгууртны нэрийг сайн цээжилж чадвал сүмийн номын сангийн түлхүүрийг өгье гин. Мэдээж тэр нь цаашид цэнхэр үстийн зөвшөөрөлгүйгээр номын сан руу орж болно гэсэн үг. Номын сан гингүүтэл манай Майн тгий үхсэн ч хамаагүй цээжилнэ л гэж байна. Гэтэл номын сангийн түлхүүрийг эзэмшдэг хүн нь уг нь хамлам гиндэ. Цэнхэр үст Майныг зүгээр л хуурсан бололтой. Майныг нэрсээ цээжлэхээр улайран сууж байхад шинэ ах Корнелиус нь ирдэг. Шинэ ах нь Майныг амрах хэрэгтэй гэж зөвлөд энэ гэрт номын сан байгааг ч хэлж өгнө. Тэгээд Майныг номын сан руу дагуулж явтал өнөөх нь бие муутай болохоор ядарсандаа унаад өглөө хөрхий. Төд удалгүй Майны шинэ ах нар ирдэг. Том ах нар нь Майныг аль хэдийн таньжийнхан тэр. Учир нь өмнөх удаад тромбе устгах чухал ажиллагаанд Майныг хүчээ ашиглах үед нь тэнд байсан хүлэгт баатруудын нэг юм байна. Бор үстэй ахыг нь Ламфрехт, ногоон үстэйг нь Экхарт гэдэг. Тэд хоёул хүлэгт баатар. Майны адислах ёслол болж цэнхэр үст энэ баярт нь баяр нэмэхээр иржээ. Учир нь түүний авчирсан бэлэг Майны хувьд хамгийн үнцэнтэй бэлэг байлаа. Цэнхэр үст Майны аав, ээж, эгчийнх нь хамтдаа Майнд зориулж хийсэн үсний хатгуурыг авчирсан байна. Үүнийг харсан даруйдаа л манай хүн нулимсаа мэлмрүүлэн уйлчихдаг. Цэнхэр үст түүнийг тайвшруулах гэсэн ч болдоггүй. Тэгээд бүр сандарсандаа өрөөнд байсан бүх хүнийг гаргаж хоёулахнаа үлддэг. Сэтгэл нь хөдөлсөн Майн цэнхэр үстийг тэвэрхийг хүснэ. Цэнхэр үст Майныг яаж тайвшруулахаа мэдэхгүй уулмал уйлуулсаар идэм да. Тэгж шидийн хүчээр царайг нь буцаан сэргээхээс өөр арга үлдсэнгүү. Ингээд Роуз Майны адислах ёслол эхлэх гэж байна. Цэнхэр үст бүх язгууртнуудын өмнө Эренфестийн шинэ хүүхдийг танилцуулах гэж байна гэж хэлдэг. Энэ өдөр бол Майны 7 насны төрсөн өдөр нь. Энэ ёслолоор Майн албан ёсоор Карстидийн охин болж байгаа. Майн бүх хүмүүсийн өмнө гарч
галын бурхан Лайден Шефтийн ивэдийг хүртээ гэснээ Асар их шидийн хүчээ гаргадаг. Үүнийг нь харсан бүх язгууртнууд алмаарна. Тэгсэн түүнийх нь араас газрын эзэн буюу Панк залуу маань гараад ирдэг. Тэгснээ шууд л одоо Роуз Майны өргөж авах ёслолыг эхлүүлье гин. Газрын эзэн бүх язгууртнуудын өмнө ярьж эхэлдэг. Роуз Майныг сүмд өсгөж байгааг нуусан нь асар их шидийн хүчийг нь хэрэгцээгүй ашиглахаас сэргийлэхийн тулд байсан. Та нарын мэдэж байгаачлан сүмд эцэг ихгүй хүүхдүүдийг асарч ханддаг. Өөрийн язгууртан угсааг мдээгүй Роуз Майн өөрөөс нь хэцүү нөхцөлд байгаа хүүхдүүдэд тус олж хүсэл эрмэлзэл дүүрэн тэдэнд хоол болон ажил олгосон. Тэр дүрх нь ямар ч хэрэгэлзээгүй санваартан. Тэр цэвэр ариун байдал нь хичнээн их сэтгэлийг минь хөдлөсөн гэж санана. Роуз Майн руу өөр нутгийн язгууртан дайрах үед би түүнийг хамгаалахын тулд түүнийг өргөж авахар шийдсэн. Мөн Роуз Майны хүүхдүүдэд зааж өгсөн хэвлэлийн арга барилыг Эрен Фестийн шинэ үйлдвэрийн хувиар өргөжүүлэх бодолтой байна гэж хэлээд өргөж авах гэрээгээ хийнэ. Ёслолын дараа Майн язгууртнуудтай танилцах чухал ажилтай. Хамгийн түрүүнд газрын эзний нэгдүгээр эхнэр Флоренция болон түүний хүү Вильфридтэй танилцсан. Энэ хүү Майнаас 1 насаар ах юм байна. Майн язгууртнуудтай мэдчлээ зогсож идэл түрүүний Вильфрид гэж хүү Майныг тоглоё гэд хөтлөөд явчт юм да. Тэгсэн түүнээс нь болоод маш их ядарсан Майн алхааг нь ч дийлэлгүй ухаан алдчихна. За энд хүрээд номын орхотны маань 4-р бүлгийн 1-р анги нь дуусаж байна. Та нар маань дараагийн ангийг үзхийг хүсвэл сувгтаа subscribe-а дараад бичлэгээ лайклаад сэтгэгдлээ заавал бичээрэй. Энэ удаагийн бичлэгтээ маань IU English Academy хамтран ажиллалаа. Buttercup baby just to let me down and mess me around and in words of all you never go baby